Тэгэхээр энэ ажлын явц хэдвэртэй ямар шатнд явна? Тэгэхээр Монгол Улсын ерөнхий сайдын захирамж гарч за одоо арилжааны банкуд дээр байж байгаа одоо төрийн болон төрөмжийн оролцоотой компаниудын авсан одоо чанаргүй зээлийг одоо холбогдлолтой өөр төлбөрийн асуудлыг шийдвэрлэх ажлын хэсгийг байгуулсан. За энэ ажлын хэсэгт бол бас нэлээ өргөн бүрэлдэхүүнтэй байгуулагдсан л да. За ингээд ажлын хэсэг энэ хугацаанд бол бас одоо нэлээ шургуу ажилласан. За ажлын хэсгийн хурлыг бол одоо 5-6 удаа хийлээ. За ажлын хэсгийг одоо бүрэлдэхүүнээрээ одоо тодорхой объектууд дээр нь очиж бас ажиллалаа. За ер нь бол ганц хөгжлийн банк биш шүү дээ. Хөгжлийн банк, Капитал банк, үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банкн дээр одоо нийт өнгөөрөө 1.4 их найдын одоо энэ үр төлбөрийн асуудал байж байгаа юм. За та бүхэн мэдж байгаа ер нь бол энэ үр төлбөрийн асуудал бол он удаан жил их олон жил яригдж байгаа. Одоо бас дөрвтэй одоо бас одоо шийдвэрлэгдэхгүй явж ирсэн одоо ийм асуудал байж байна. Тэгэхээр 1.4 гэдэг бол бас багтаа биш. Энэ бол бас том нийтүүд. За тэгэхээр ажлын хэсгийн хувьд бол мэдээж эхний ээлжинд бол манай засгийн газар тусгай зориултын сан болох эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын одоо хөрөнгүүд дээр бол одоо гол акцент өгж ажиллаж байгаа юм. За мөн одоо төрөмж компаниудыг олон жил хоригдсон одоо үр төлбөрийн асуудал бол бас анхаарлын төвд байж байгаа. За ажлын хэсгийн зүгээс бол бас нааштай үр дүнгууд бол одоо гарч ийн гэж ойлгож байгаа. За бид энэ ажилласан үр дүнгээ одоо нэгтгэж хагаад одоо ойрын үед засгийн газрын хуралдаанаар одоо ажлын хэсгийнхаа үр дүнг танилцуулаад тодорхой одоо шийдвэрийн төсөл бэлдэж оруулах гэж байгаа. За ажлын явцын талаар хэлэх юм бол тухайлбал та бүхэн мэдж байгаа шинэ яармаг хороол дээр байж байгаа одоо дутуу баригдсан орон сууцны барилга байж байгаа шүү дээ. Гантиг үйлээ биш. Яармаг дээр байж байгаа шинэ яармаг хороол дээр энэ бол одоо бас нэг 87 тэрбум төгрөгийн асуудал байж байна. За энийг одоо бид нар нийслэлийнхэнтэй ярьж байгаа. За нийслэл бол гэр ороолыг дахин төлөвлөх хөтөлбөрийн хүрээнд гэр бүл орон сууцжуулах одоо сан байгуулж ажиллаж байгаа нийслэл. Тэгэхээр энэ одоо дуусаагүй орон сууцыг нийслэл энэ одоо саналгаа татж авах тухай асуудлыг ажлын хэсгийн төвшөнд бол нийслэлтэй бол санал солилцож байгаа. За энэ уулзалт бол ерөнхийдөө амжилттай болж байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол одоо энэ дутуу барилдсан энэ 87 тэрбум төгрөгийн өртөгтэй энэ шинэ яармаг хорооллын барилгыг нийслэлд одоо нийслэлийн орон сууцны хөтөлбөрийн санд шилжүүлэх замаар энийг гүйцээж бариад эргээд одоо зорилтод одоо бүлэг болон одоо орон сууцжуулах одоо хөтөлбөрт хамруулуулаад ингэ явна. Улмаар ингэх замаар одоо хөгжлийн банкны төлөх энэ үр төлбөрийг багдуулах энэ хувилбар дээр бол үнэндээ тохирж байна. За мөн одоо хөдөө аж ахуйн яамтай бид бол ажилласан. За хөдөө аж ахуйн яамтай холбоотой одоо хоёр зээлийн асуудлыг бол бас бид шийдэх гаргалгааг бол үнэндээ бол гаргаж чадж байна. Өөр жишээ дадаж хэлэх юм бол одоо нийслэлийн одоо баруун зүүн чиглэлд бол одоо бах боловсруулах ангилах үйлдвэр барина гэдэг одоо бас хөгжлийн банкнаас зээл авсан асуудал байдаг. За энэ асуудал бол хөнс хөдөө аж ахуйн яам хөдөө аж ахуйн корпорац дээр энэ зээлийг татж аваад нийслэлтэй ярьж агаад энэ махны үйлдвэрийг ашиглалтанд оруулах юм бол нийслэлчүүдийг одоо махны хэрэгцээг хангах одоо чанартай экологийн одоо махаар хангах энэ төслийг одоо хэрэгжүүлэх гэдэг дээр бол үндсэндээ бол одоо сайдын төвшөнд ярилцаад бол ойлголцсон байж байгаа. За мөн энэтэй холбоотой бас хөдөө аж ахуйн корпорацид байж байгаа одоо нефтийн агуулгуудыг тэр одоо хөдөө аж ахуйн корпорацийн үр төлбөрийг багдуулах зорилгоор хөгжлийн банк санал болгоод за ингэж хоорондоо тооцоо нийлсэн үндсэн дээр энэ дараагийн алхмаа хий гэдэг одоо ийм хувилбар дээр бол бид ярьж байна. За түрүүн одоо таны асуусан тухайд бол гантиг байлаа биш үү? Гантиг байлаа гэж одоо бас нэг 86 тэрбум төгрөгийн асуудал ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ асуудал дээр бол бид ер нь бол орон сууц нь бол өөрөө бол 60-аас 90% гүйцэтгэлтэй байж байгаа. За энэ тодорхой нэг хэсэг нь хөгжлийн банкнд бол хураагдсан. Тодорхой нэг хэсэг нь бол Капитал банкны үед одоо Капитал банктай ярьж хагаад тодорхой төслийнх нэг хэсгийг одоо авсан юм компани байгаа юм билээ. Тэгэхээр энэ асуудлыг бид зохицуулаад за одоо бол бид яаж идэх гэхээр бол ажлын хэсэгтээ нэг одоо хүндрэлтэй асуудал бол одоо банкнд тавьсан үр төлбөр буюу үнэлгээний асуудал их өндөр байгаа байхгүй юу. Тэгэхээр бид энийг бол одоо бодит биш үнэлгээ байдаг гэж үзэж байгаа.
Тийм учраас бид нар одоо ажлын хэсэгт бол тухайлбал манай барилгын хөгжлийн төвийн төлөөлөл байж байгаа. Барилгын хөгжлийн төв бол хууль тогтоомжийн дагуу одоо бас үнэлгээ тогтоох энэ ажлыг хариуцж байгаа. За зүгээр нэг жишээ хэлэхэд бол тавхан мэдж байгаа шүү дээ. Нөгөө арчлал имлэг гэдэг тийм ээ. Нөгөө хавдрын судалтын тэмэр баригдсан. За энэ имлэг одоо бас хөгжлийн банкнд бол үрдтэй байгаа. За энэ бол анх бол тухайлбал 170 тэрбумаар үнэлэгдсэн байдаг. Анхны үнэлгээ. За тэгээд одоо дахиж одоо асуудал яригадаад 80 одоо бас 6 тэрбум дээр одоо тохирё гэдэг асуудал ярьсан. За гэтэл хөгжлийн банк эндээс нэг 40 гаруй тэрбум төгрөгийн одоо зээл үлдэгдэлтэй байж байгаа. За гэтэл нөгөө одоо хөрөнгийн эзэн гэх хүн нь бол одоо өндөр үнээр одоо төрд буюу банкд өгөх гэдэг нь шүү дээ. Тэгэхээр энийг бид нар одоо тухайлбал бас одоо ажлын хэсгээр ярьж байгаад одоо үнэлгээ дахиж хийлгэсэн. Үнэлгээ бол мэдээж багассан. Тэгэхээр энэ асуудал дээр бол асуудал үүсэж байгаа үстэй тий. Тэгэхээр энэ асуудал дээр бол бас одоо уулзалтуудыг хийж за тодорхой нэг одоо тоон дээр тохирдох асуудал байж байгаа. За бид эрүүл мэндийн одоо сайттай бол эрүүл мэндийн яамныхантай бол энэ асуудлаар уулзсан. Өөрөөр хэлбэл тэдэргүй одоо Монгол улсад одоо хавдрын асуудал бас хүнд байгаа. Тийм учраас одоо энэ имлэгийг болж өгвөл тийм ээ. Имлэгийнхэн зориултаар эрүүл мэндийн яам одоо бас өөрөдөө авах сонирхол өгөн байгаа. Харамсалтай нь эрүүл мэндийн яамд одоо энэ онд уулыг 20 тэрбум төгрөг тавигдсан. Гэхдээ бол сая одоо төсөв баталгахад бол энэ хөрөнгө үнцэнд бол байхгүй болж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ их усрыг одоо тухайлбал яаж дахин суулгах вэ? Нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал энэ өндөр үнэтэй ямиг одоо бид тухайн үеийнх нь одоо тухайлбал энэ ийм хэмжээний барилга байгууламжийг барихад ямар өртгөөр байх вэ гэдэг бас үдий судлахыг бид гаргасан. Тэгэхээр энэ дээр бол одоо бид нар тэр хувийн хвшлийнхэнтэй бол ойлгуулж тохирох асуудал бол ер нь жоохон хүнд байгаа. Тийм учраас бид нар ер нь бол одоо асуудлуудыг бухарлаад тодорхой одоо шийдлүүд гаргахад ингээд явж байгаа. За нөгөө нэг төрөмчийн компаниудтай холбоотой асуудал ярих юм бол жишээ татхад бол хөтлөж зэвж байгаа одоо холбоотой өөр төлбөр байж байгаа шүү дээ. Анх хөгжлийн банкнаас 60 сая доллар авч ирсэн. Одоо олон жилийн өмнө. За энэ одоо 60 сая долларыг бол нэгч төлөлт хийгдээгүй. За энэ 60 сая доллар өнөөдрийн байдлаар бол хүү торгуул энэ төр нэмэгдээд 450 гаруй тэрбум төгрөг болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр бид одоо хөгжлийн банкыг энэ Монгол улсын одоо мега төслүүдийг одоо хөдөлгөх зорилгоор бол хөгжлийн банкыг Монгол улсын засгийн газраас бол хөрөнгө босгох үйл даалгавар өгж байгаа. За энэ чиглэлээр бол хөгжлийн банк ажиллаж байна. Гэтэл одоо хөгжлийн банкны өөрийнх нь актив нь одоо бас одоо чанаргүй зээл ихтэй байгаа учраас энэ бол бас сөргөөлүүлж байгаа юм. Тийм учраас хөгжлийн банкны одоо активыг цэвэрлэх, сайжруулах чиглэлээр одоо бас энэ давхар ажиллагаа хийгднэ. Тийм учраас бид нар ажлын хэсгээр ажиллаад холбоотой байгууллагатай уулзалт хийсний үр дүнд хөгжлийн банкнд нэмэлт товцоо гаргах замаар за хөдөлгөөний цэвэр жоохон үйлдвэрийн одоо тодорхой хувьцааг хөгжлийн банкд шилжүүлэх тухай асуудлыг одоо ажлын хэсэг зүгээс гаргаж тавьж байгаа. Тэгээд өөрөөр хэлбэл хөгжлийн банк өөрөө бол хөдөл банкны хувьцааг бол одоо бол ямар нэгэн тийм хувьцаа байхгүй шүү дээ. Олигтойч барьцаа байхгүй юу. Тийм учраас хөдөлгөөний цэвэр жоохон одоо үйлдвэрийн тодорхой хувьцааг хөгжлийн банкд барьцаалах замаар одоо чанаргүй одоо зээлийг хувь хэмжээг бууруулах ийм одоо боломжууд байна гэж харж байгаа. Гэхдээ хөгжлийн банк бол яг үйл ажиллагаа буюу менежментэд бол оролцоод байхгүйгээр ийм зохицуулт хийн. Тэгэхээр энэ бүх асуудлуудыг бол бид одоо ойрмонхон Монгол улсын засгийн газар танилцуулж агаад тодорхой засгийн газар одоо шийдвэр юудыг гаргуулахаар ажиллаж байна. За баярлалаа.